За та бүхэн сайн байцгаана уу? Өргөл өвсөн багшийн зөвдний йогийн хичээлээ цааш үргэлжлүүлье. За эхлээд бид тодхон зүйд үздэг. Дараа нь тодхон зүйдээ тогтворчуулах ёстой. Тэгээд эцэст нь тодхон зүйдээ бүрэн эрхэндээ оруулна. За ингээ бүрэн эрхэндээ оруулсны дараа бид авга таашаалба гэгийн гэрлийн нэгдэлд хүрэх зорилготой. За үүний тулд бид өдрийн 3 дадлага, шөнийн 5 дадлагыг хийдэг. За ингээд өдөр хийдэг 3 дадлага буюу 3 сэтэл гэдэг зүйлийг бид одоо нэлээд сайн ярьсан. Ингээд шөнийн дадлагыг бид мөн ярьсан. За үүний дараа бид тодхон зүйд үзчихлээ. За тодхон зүйд үзснийхаа дараа бид түүнийг хэрхэн тогтворжуулах юм бэ гэвэл 3 төрлийн бясалгал хийдэг. За эхлээд бид тодхон зүйдэндээ аялах ёстой. За хоёр дахьт нь бид дүрсээ өөрчлөх ёстой. Дүр байдлаа өөрчлөх ёстой зүйдэндээ. За тэгээ гуравт нь бид тоо хэмжээгээ өөрчлөх ёстой. За энэ 3 дадлагын төгсгөлд бидний үтсэн тэр тодхон зүйд маш тогтвортой болж ирэх ёстой. За ингээд тогтворчод ирсэн ч гэсэн энэ нь одоо мөн л хангалтгүй байгаамаа. Бид энэс цаашаа явах ёстой. За одоо бүрэн тогтворчсон энэ тогтворчсон тодхон зүйдээ бид бүрэн эрхэндээ оруулах гэдэг байгаа шүү дээ. Энэний тулд яах юм бэ гэвэл бид одоо маш Европсын зүйд судлана. Маш Европсын одоо экстрим гэж ярьдаг шүү дээ. Тэгээ тийм зүйд бид бүр хэрэгс хитэрсэн санаанд багтамгүй тийм одоо таныг барьц алдуулсан тийм зүүдийг үзнэ гэсэн үг. За энийг яаж хийх юм бэ гэвэл одоо жишээлх юм бол өндрөөс маш их айдаг хүн байлаа гэж бодъё. Тэгвэл маш өндөр ийм газар уулан дээр ч юм уу өндөр байшин дээр ч юм уу одоо нэг юмны үзүүр дээр гарч хагаад тэндээсээ унж ийн гэж. За тэгээд тэр үедээ энэ бол зүйд шүү. Би зүүдэлж байна. За эсвэл одоо маш ийм аимшигтай галтуул. Тэр галтуулын гал руу ингээд унж ийнаач гэдэг юм. Орж ийнаач гэдэг юм. Ингэж зүүдлээд тэгээд энэ бол зүйд шүү. Би зүүдэлж байна гэж өөртөө хэлэх. Сануулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл та одоо тодхон зүйд үзээд байгаа шүү дээ. Тийм учраас тэрийг энэ чинь зүйд шүү дээ гэдгийг үргэлж мэдэж гин гэсэн үг. Энэ зүйд шүү дээ. Зүйд шүү дээ гэж өөрийгөө мэдээд тэгээд түүний хажуугаар өөрийгөө сорж байгаа юм. Нэг ёсны. За ингээс хэлж чаддгүй хүн бол одоо маш аюултай давлгаатай ийм гүнзгий далайн гүнд унчлаа гэж. За тэгээд живж явахдаа энэ бол зүйд шүү. Би зүүдэлж байна гэж. За ингээд могоноос айдаг хүн байвал за ингэж ийм жишээ авсан дуушлаарай. Тэгтээ могоо таны амаар ороод одоо анус арчин гарч байна гэж. Тэгээ тэр үедээ энэ бол зүйд шүү. Би зүүдэлж байна. Тэгэхээр юу ч вэж болно та ингээд өөрийг чинь бүр барьц алдуулдаг, өөрийг чинь яг бүр ингээд байрнаас нь ингээд хөдлөгдөг тийм зүйлийг, тийм аминд тулсан, тийм одоо тэсхийн аргагүй тийм зүйлийг, тиймэрхүү нөхцөл байдал юу байж болох вэ? Тэрийг бодож олоод
тэрийг зүүдлэх нь шүү дээ. За тэгэхээр та бүхэн ойлгосон байх, өөрийнхөө хүсдэггүй, өөрийнхөө айдаг, бачимддаг өстой байж тэсхийн аргагүй болдог, үзэн яддаг, тийм айдас төрүүлдэг тэр зүйлээ зүүдэндээ үзхийг хичээх нь шүү дээ. Яг тэр хамгийн айдаг зүүдээ үзээд тэгээд энэ бол зүүд юм а гэж. Энэ зүүд штэ гэж өөртөө хэлхий. За яста хамгийн хүсдэг, хамгийн айдаг энэ амьдралдаа надад хизээж бити тохиолдосоо гэсэн яг тэр зүйлээ бодох юм. Зүүдлэх хэрэгтэй. За жишээлх юм бол та одоо гутлаа өмсгсөн чинь дотор нь могоо байж байгаасаа гэж та хизээж хүсэхгүй те. Тэгвэл тэрийгээ сонгож болно. Эсвэл одоо яадагсан ч таны идж байгаа хуулноос чинь ингээд могоо гозгоноод гараад ирээсэ гэж та хүсэхгүй яа да. За тиймэрхүү одоо хачин юмнуудыг тохиолдлуудыг бодож олох хэрэгтэй байна. За ингээд могоо аалз жом одоо харах хулгана юу гэдгийг айдаг зүйлээ бодоод хамгийн их таныг барьц алдуулдаг, хамгийн их одоо өөрийгөө хянах чадвараа алддаг тийм зүйлээ зүүдэндээ үзээд тэгээд барьц алдахгүй байх. Энэ бол зүүд, би зүүдэлж байна. За эсвэл та одоо Монголын талд ямар ч хад байхгүй, мод байхгүй ийм уудам талд мянган арслан талаас чинь гараад ирлээ гэдэг ч юм. За ингээд өлсгөлэн арслангууд таныг одоо хөөж та ам зулбан зүхтаж байна гэж. Тэгээд өөрийгөө нүцгэн байна гэд бод. Нүцгэн тэгээд ингээд арслангуудад хөөгдөд өлсгөлэн арслангууд хөөгдөд та ам зулбан зүхтаж байна гэж. Хэрвээ та арслангаас айдаг бол шүү дээ. Арслангаас айдаггүй бол одоо өөр амьтан сонгох хэрэгтэй. За тэгээд та энэ бол зүүд юм аа. Тэгээд ингэж бодох хэрэгтэй шүү дээ. Энэ чинь зүүд шүү дээ. Намайг идүүлээдгээ гэж бодоод тэгээд хэвтчихин. Магадгүй нэг арслан таны нүүрний арсыг ингээ хуулаад авлаа. Та энэ бол зүүд, би зүүдэлж байна гэж өөртөө хэл. За ингээд таны нүдчин бөмбөрүүд унтахад ч гэсэн та энэ чинь зүүд шүү. Би зүүдэлж байна. За одоо ийм барьц алдуулсан ийм үед та барьц алдахгүй энэ чинь зүүд штэ. Би бол зүүдэлж байгаа хүн гэж зүүдээ таньж чадах юм бол одоо таны зүүд таны эрхэнд орж ирнэ. Одоо нөгөө бүрэн эрхшээлд орсон зүүд гэдэг нь гарч ирнэ. За ингээд энийг төгөлдржүүлж чадхад таны одоо зүүдэн бие жинхэнэ ажиллагаатай болно. Өөрөөр хэлбэл таны хүссэн болгоныг биелүүлнэ. За ингээд одоо таны зүүдэн бие чинь эрхэнд ороод ирэхээр одоо та тэрийг ашиглана шүү дээ. Энэ мөчийг хүртэл та тэр зүүдэн бие ашиглаж чадахгүй байсан. Яг тэгвэл таны эрхэнд ороогүй байсан байхгүй. Одоо тэгвэл ёстой жинхэнэ хүсснээ хийнэ гэсэн үг. Энэ хүртэл таны зүүдэн бие зүгээр л та зүүдэн биеэ дадуулаад дасгаад л байсан гэсэн үг. Дасгаал, дадуулаад зуршуулаад байсан болохоос биш тэрийг ашиглах боломж тэгж их байгаагүй маа. Одоо харин яг ашиглах боломжтой болж ирж байна. За одоо ингээд ашиглах боломжтой болчихлоо. Одоо яах юм бэ гэвэл хэрвээ та төмөөгийн бясалгагч бол за одоо ёстой төмөөгийн галыг энэ зүүдэн биеэрээ бясалгана. Зүүдэн биеэр төмөөгийн галыг бясалгах нь хамаагүй илүү хурдан тэгээд хүчтэй. Одоо бидний энэ 5 мохотын биеэр бясалгасаас хамаагүй илүү хүчтэй, хурдтай. За ингээд та ямар нэгэн энэ одоо төмөөгийн дадлах ч юм уу иймэрхүү дадлагууд хийдэггүй хүн байвал янз бүрийн ажил хийж болно зүүдэндээ. Эсвэл янз бүрийн зүйл суралцаж болно. Гадаад хэл ч юм уу.
Яа тэгвэл таны зүүдэн бие одоо ажиллагаатай болцсон. Та зүүдээ удирдах чадхаар болцсон. Тэгэхээр юу хүснээ хийж болно гэдэг шүү дээ. За ингээд энэрл нэгүсэл болон янз янзын одоо дадлага, бясалгал, эрдэм ном суралцах юу хүснээ хийх боломжтой болно. За ингээд дахиад нэг удаа давтаад хэлээд өгье. Бид эхлээд тодхон зүүд үзэх ёстой. Дараа нь тодхон зүүдээ тогтворчулна. За тэгээд гурав дахьт нь тодхон зүүдээ бүрэн эрхэндээ оруулсан. За одоо тэгвэл бид амгалан таашаал гэгийн гэрлийн нэгдэлт хүрэх ёстой. Нэг үгээр хэлбэл ийдв хэрэггүй зүйлд биш. Одоо хамгийн чухал юмд бол хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Ер нь тэгсэн л дээр үстэй. Одоо хамгийн чухал, хамгийн чадахгүй байгаа хамгийн чухал юм чинь юу вэ? Тийшээгэл зүтгэн шүү дээ. Бидэнд энэ зүүдэн бие бүрэн эрхэнд ороод ирэх юм бол. За ингээд энэ бүх дадлагад бидний сэтэл хамгийн чухал байсан. Санаж байгаач, бид сэдлийн хүчээр тодхон зүүд үзсэн. Бид сэдлийн хүчээр тодхон зүүдээ тогтворжуулсан. Тэгээ бид сэдлийн хүчээр бүрэн эрхшээсэн. За ингээд одоо энд хүрээд хэрвээ та буддийн шүтлэгтэй одоо ингээд буддизмын дадлага бясалгал хийдэг, тантрын дадлага хийдэг ийм хүн бол өөрийгөө ядан бурхан болгон бүтээн. За ингээд базар йогины ч юм уу, Хирука ч юм уу өөрийгөө ядан бурхан болгон бүтээх нь шүү дээ. За ингээд нар хажид бурхныг бүтээлээ гэхэд өөрийгөө нар хажид бурхан болгон ингэж дүрслээд өөрийнхөө зүрхэн хүртэнд өмөсөг дүрслэнэ. Эсвэл хүмүүсэг дүрслэнэ. За ингээд бид одоо тодхон зүүдээ тогтворжуулаад дараа нь бүрэн эрхшээсэн байгаа. Одоо бид энэ бурхныг бүтээхэд биш үү? Энэ бурхан маш хүчтэй. Маш хүчтэй бурхныг бүтээж чадна. Маш хүчтэй. Одоо эгэл жирийн үед биднээс өөрснийгөө бурхан болгоод дүрсэлдэг шүү дээ. Ядан бурхан болгоод тэрнээс хамаагүй л хүчрэх байхгүй. Яагаад гэдгийг санаж байгаач? Эсэргүүцэл багтай. Зүүдэн бие бол эсэргүүцэл багтай. Одоо энэ биеэр бид энд бясалгаж байгаагаас хэдэн 100 дахин илүү гэдэг шүү дээ. За ингээд та өөрийнхөө тэр ядан болгон бүтээсэн бие дээрээс эхлээд ингээд уусгана. Дээр дороосоо таны бие уусаад уусаар таны зүрхэнд байж байгаа тэр тарины өсгөн дотор очиж уусна. За ингээд одоо бид одоо хүмүүсийг голдуу дүрсэлдэг. Тэгэхээр энд хүмүүсэг гэдээ ярив. Хүмүүсэг гэдээ ярих юм бол ингээд биенээс дээдласаа ингээд доош уусаад доотлаасаа мөн хураагдаж ингэж уусаар хүмүүсгэнд очино. Хүмүүсэг дороосоо эхэлж уусаар байгаад үзүүрийнхээ тэр дүл биш үү? Тэр дүлний үзүүр хүрээд уусаад алга болно. За ингээд дүлний үзүүр хүрээд айралч алга болно. Юучгүй хоосон өгтөргүй. За энэ яаж байгаа юм бэ гэвэл та уусгалыг дадуулж байгаа. Уусалтыг. Одоо ингээд бүрэн уусгачлаа шүү дээ. Бүрэн уусгачж байгаа. Яг ингээд бүрэн унтаад тэгээд бүрэн сэрчиж байгаа мэт. Та ингээд маш сайхан унтахад маргааш өглөө нь маш хурц сэргэлэн болчихсон сэрдэг шүү дээ. Яг тэр. Та бүр ингээд нам унтаад тэгээд маш сэргэлэн хурц тод болчихсон сэрхэд таны нүднээс ингээд таны биеийн дотор ингээд нар мандаад цацраг нь нүдээр чинь цацарч байгаа мэт. Одоо тийм сайхан сэргэлэн болцсон босч ирдэг штэ. За ингэж бид одоо бүрэн сэрдэг. Бүрэн унтаад бүрэн сэрж байгаа мэт болдог байна. Одоо ингээд хэвтэл та бүтэн 7 цаг бүр ингээд нам цохиулсан юм шиг юучгүй нам унтаал тэгээс ирэхэд одоо ингээд
өстө гэрэл гэгээтэй гэлцэж байгаа юм шиг босож ирнэ. Би бүрэн сэрмээр биш үү? Бид чинь бүрэн сэрх гээд байгаа шүү дээ. Одоо бид сэрэн үедээ байна. Тэгтээ эн чинь бид бүрэн сэрчээгүй. Би энэ 60% та юм уу 70% та сэрмээргүй. Би 100% сэрмээр байна. За ингээ 85% ч биш, би 100% бүрэн төгс сэрмээр байна шүү дээ. Тэгэхээр чин ингэж бүрэн төгс сэрхийн тулд биднээс нам одоо бүр нам унтах хэрэгтэй байхгүй. Тэгжиж бид ингэж сэрнэ. Тэгээ өвсөн мэт унтах гэж ярьдаг шүү дээ. Өвхөөл сэрж байгаа юм шиг болох хэрэгтэй. Хагас өвөх юм бол хагас сэрхнэ шүү дээ. Бүрэн өвчижил чи бүрэн сэрэлтэнд хүрхнэ шүү дээ. За ингэж сэрхийн тулд та зүүдэндээ энэ ууслалтын бяцлаглыг хийнэ. За ингээд та бүхэнд одоо хүртсэн авшиг дамжлага байгаа бол өөрийгөө нар хажид борох юм уу? Эсвэл аль нэгэн одоо тантрын ядан бурхан болгон дүрсэлж болно мэдээж. Тиймгүйсэн бол өөрийгөө зүгээр улаан өнгөтэй гэрлэн хуусан бий болсноор дүрслэнэ. За ингээд ямар ч гэсэн зүрхэн хүртэндээ хум өсөг дүрслээд. За ингээд дараа нь өөрийн биеийг дээр дороосоо эхлээд уусгана. За энэ нь одоо хайлна гэж хэлэх юм уу? Шингэн гэж хэлэх юм уу? Ингээд ямар ч гэсэн ууссаар байгаад хум өсгөнд хүрнэ. Тэгээ зөвхөн хум өсөг үлдлээ шүү дээ. Дараа нь хум өсөг маань доороосоо эхлээд дахиад уусаад хамгийн дээдлийн тэр дүүлэнд хүрнэ. Дүүл доороосоо эхлээд уусаад үзүүртэй хүрнэ. За одоо энэ үзүүр нь нарийсаар байгаад огторгүй дуусаж арилнаа. За ингээд бүх юм уусчаар одоо эн чинь юу юм бэ гэхээр та сэтгэлийнхээ хамгийн гүний унган мөн чанарт орсон буюу түүнд одоо маш их ойртож ицсэн гэсэн үг. За энэ сэтгэлийн үгийн мөн чанарыг та бүх зөвхөн мэдэрч болно. Энийг одоо дүрслэн ярих арга бол байхгүй. Энэ ийм харагддаг, энэ ийм байдаг гэж ингэж дүрсэлж ярихын арга бол байхгүй. Та энийг зүгээр өөрөө мэдэрх л боломжтой. Нэг үгээр илэрхийлэхийн аргагүй зүйл гэж байдаг штэ. За энэ хоосон огторгүй амгалан бол яг тийм зүйл юм. За ингээд одоо сэтгэлийнхаа нарийн сэтгэлдээ маш нарийн сэтгэлдээ хүрсэн цагт бид энд хүрээд юу хийх учиртай вэ гэвэл хуусан чанарын бясалгал байна. Одоо бид хуусан чанарыг энэ сэтгэлээр бясалгана. За ингээд та хуусан чанарыг онох уу онохгүй юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Хэрвээ та энэ маш нарийн сэтгэлээр хуусан чанарыг ончих юм бол энэ сансрын эргэлтэнд дахиад эргэж орохгүй гэсэн үг. Энэ сансрын эргэлт гэдэг чинь юу вэ гэхээр давлгааны ертөнц. Давлгаа ирэхэд та төрнө, давлгаа буцахад та үхнэ. Давлгаа ирэхэд та жаргана, давлгаа буцахад та зовно. За ингээ хуусан чанарыг онсноор энэ эргэлтийг сэт цохон гарна гэсэн үг. За ингэж л одоо бид энэ сансрын эргэлтнээс энэ давлгааны ертөнцөөс салдаггүй юм бол өөрөөр эндээс салах арга байхгүй. Биднээс бүгдээрээ энэ давлгааг ерөөсөө мэдэрхээс шүү. Ямар ч арга байхгүй. Ингэж хэлсэн дуушлаараа тэгтээ бид энэ давлгаанаас зайлах зүхтах аргагүй юм аа. Бид гарцаагүй энийг туулж л гарах учиртай болчиход байна. За тэгэхээр энэ зүүдэн биеэр бид зөвхөн сайн зүйлийг хийдэг юм биш шүү дээ. Тэрийг та бүхэн одоо бодох хэрэгтэй. Зүүдэн биеэр муу зүйлийг ч гэсэн бид хийж болно. Тийм учраас л бид энэ йогийг эхлэхээсээ өмнө тэр
сайхан сэтгэл, энэрл нэгүсэл, бод сэтгэл зэргийг одоо бясалгаж ягаад энэ дадлагтаа ордог чинь тийм учиртай. Бид энэ хүчрхэг зүүдэн биеэр бид ямар ч муу зүйл хийх учиргүй. Бидний зүрх сэтгэл маш цэвэр ариун, маш сайхан байж ич энэ дадлагыг хийх ёстой. Нэг өдөр хин мэдэхгүй штэ. Та энэ зүүдний йогийн одоо мастер болоод зүүдээ бүрэн ирхшээгээд ингээд ирэхээр одоо тэгчч магадгүй штэ. Тэгээд одоо энэ биеэсээ гараад зүүдэн биеэрээ энэ тэнд элдв үйлийг үлдээд явахыг үүсгэх арга байхгүй. Тэгээд явж байхдаа харин муу зүйлийг хийх вэ? Энийг бид маш сайн анхаарч эхлээ зүрх сэтгэлээ маш ариусгаж, маш сайн бэлтгээд дараа нь ийм дасгалд орхон зүйтэй юм аа. Ерөөсөө энэ тарны ёсны дадлагуудад байдаг нэг нийтлэг шаардлага гэх юм уу? Нэг нийтлэг шаардлага бол бод сэтгэл байдаг. Бод сэтгэлийг төрүүлээгүй хүнд тантрын ёсыг бүү заа гэж байдаг. Бусдад муу юм хийхгүй юм шүү. Бусдад хор хүргэхгүй юм шүү гэсэн сэтгэл байхгүй. Сайхан сэтгэлийг төрүүлээгүй, энэрл нэгүслийн сэтгэлийг агуулаагүй тийм хүнд тантрын ёсыг бүү заа гэж байдаг. Тантрын авшгийг бүү хүртээ тийм хүмүүст гэж. Тийм учраас авшиг болгоны өмнө бид бод сэтгэлийн санаар хүртдэг шин. Таны зүүдний йогийн дадлага одоо маш амжилттай болоод та одоо clairvoyance гэж нэрлэдэг одоо шид увдсыг ч олох юм уу? Одоо ингээд астрал биеэр ийш тийшээ аялдагсан уу? Янз бүрийн үйлийг үлддэгсэн үү? Та ямар нэгэн ийм илүү нэмэгдэл энерги олоод авчиж байгаа байхгүй. Танд гаднаас ийм нэг нэмэлт энерги ороод ирж байгаа байхгүй зүүдэн бие гэдэг чинь. Маш хүчтэй энерги ороод ирж байгаа. Та тэр энергийг одоо яаж ашиглах вэ гэдэг чинь асуулт болчиход байгаа. Тэрийг мэдчихийж бид энэ дадлагад орно. За ингээл би чинь хөнгөрөөд нисдэгсэн үү, яадагсан янз янзын далдыг мэддэгсэн үү? Мэдхгүй одоо янз бүрийн шид өвдөс тодорхойг хэлж мэдэхгүй. Тэгэхдээ тэр үед та тэрийг юунд яаж ашиглах вэ гэдэг төлөвлөгөөгүйгээр тийм зүйлд орж болохгүй маа. Нэг үгээр хэлвэл. За ингээд энэ бол одоо бидний энэ зүгээр яриад өнгөрч байгаа шиг тийм амархан зүйл биш л дээ. Тийм амархан энийг хийгээл ингээл одоо шид өвдөстэй болчдөг хүн гэж байхгүй. Тэгэхдээ юмыг яаж мэдэх вэ? Хэрвээ та үнэхэрийн одоо зүүдэ бүрэн ирхшээсэн тохиолдолд одоо би юу хийх вэ гэдэг тийм сайн боловсруулсан төлөвлөгөө танд байх шаардлагатай. Тийм учраас эхэндээ бид ламан чино энэ багштай залбирдаг чинь бас л энэ үнтэй холбоотой. За ингээд дадлагын дүнд орж ирсэн энэ илүү нэмэлт энерги хүчийг та бусдын сайн сайхны төлөө, тэгтээ бүр сайн сайхныхын төлөө, аз жаргалын төлөө, бусдад туслахын төлөө тийм үйлсэд зориулах ийм сэтлэр одоо зоригдвол маш сайн. За ингээд дотоодын гал төмөөгийн дадлага хийж ах ч гэсэн мөн одоо ийм шаардлагатай байдаг. Мөн адилхан байдаг. За ингээд бид одоо эхлээд тодхон зүүд үзлээ. За энэ үед бидний бие хэмээх сэтгэл, бидний эго байж л байгаа. За дараа нь бид тодхон зүүдээ тогтворчуллаа. Энэ үед ч гэсэн бидний эго, бидний биед барих байж л байгаа. Энийг мартаж болохгүй. Тэгэхээр бидний биед барих байж л байна гэдэг чинь энэ чинь маш аюултай байхгүй? Нэг ёсны. Би минийх тэр би гэдэг чинь тэнд байж л байгаа гэсэн үг байхгүй? Арилаагүй шүү дээ энэ үед бол. Тэгэхээр энэ хамгийн сүүлийн 4 дахь шатанд бид одоо маш нарийн сэтгэлдээ хүрээд тэгээд тэрхүү сэтгэлээр хуусан чанарыг бясалгаад онцхийн юм бол
Зөвхөн тэр үед л бид биегээс сална. Тэгж байж л бид энэ эгоноос сална шүү дээ. За тэгэхээр үүний тулд бид өөрсдийгөө ядан болгон бүтээгээд эсвэл гэрлэн бий болсноор бүтээгээд дээр доороосоо уусгаад голын хум үсгэнд хүрнэ. За тэгээд голын хум үсгэнд хүрэх үед та хум үсэг болчихно шүү дээ. Та тэр чигээрээ хум үсэг. Хум үсэг бол та. Өөрөөр хэлбэл таны энэ би гэдэг чинь тэр хум үсэг. За энэ хум үсэг бол яг миний энэ би шүү. Бид барих уу? Миний энэ би гэдэг чинь энэ хум үсэг. Тэгвэл одоо энэ хум үсэг яах вэ? Доороосоо эхлээд уусаад огторгүйд шингээд арилчлаа. Энэ үнэтэй цуг таны би гэдэг чинь мөн адилхан уусаад арилчиж байгаа. Ингээд хов хоос. За ингээд өдрийн цагаар та амарлан оршихуйн бясалгал хийдэг бол одоо шинаа гэд энэ тогтоох бясалгал байна шүү дээ. Тэрийг бид хийдэг бол энэ маш тустай. Тэрийг бид хийхэд яадаг вэ гэвэл бид сэтгэлээ тогтоосоор байгаад ямар ч хөдөлгөөнгүй нэгэн үзүүрт төвлөрөлт хүрдэг. За энийг бол одоо амарлан оршихуй буюу шамата, шинаа гэж нэрлэдэг. За энд хүрээд бид яадаг вэ гэвэл энд хүрээд бид хоосон чанарыг бясалгадаг шүү дээ. Яагаад гэвэл тийм байдалд орж иж амарлан оршихуйн тийм нөхцөлд орж иж л бидний бие сэтгэл одоо яг бүрэн ажиллагаатай болох гэдэг. Энийг бүрэн номхорнооч гэж хэлдэг. Хэрвээ та тогтоох бясалгалыг маш одоо чанартай тэгээ тогтмол хийж чадвал 6 сарын дотор амарлан оршихуйг олох бололцоотой гэдэг. Тэгвэл тэрийг тэгж оллоо ч гэсэн бидний энэ зүүдэнд олж байгаа шиг ийм гүнзгий байж чадахгүй. Яагаад гэвэл хамгийн хурд нь 7 хоногийн дотор. За тэгээд 2, 3, 7 хоног одоо яг зөвөр хичээллүүл та зүүдний йог хийх ийм одоо амжилтыг бол гаргаж эхэлнэ гэсэн үг. Тодхон зүүд үзнэ гэсэн үг. Шамата бясалгал хийдэг хүмүүс бол одоо мэдж байгаа. Бид сэтгэлээ одоо бүрэн номхруулдаг. Тогтоох бясалгалаар. Тэгснээр яаж байгаа юм бэ гэвэл таны сэтгэл чинь бүрэн амгалантай болоод ирж байгаа. Бүрэн амгалан тогтоод ирж байгаа гэсэн үг. За ингээд одоо бүр ямар амгалан байж болох вэ? Тэр амгалан тогтсон сэтгэлийн хамгийн гүнд хүрч байгаа гэж ойлгоно. Таны сэтгэл ийм тайвширсан, ийм тайван одоо бүрэн номхорсон хөдөлгөөнгүй амгалантай ийм сэтгэлд хүрэхэд таны бие таашаалыг амсдаг. За ингээд та биеэр ингээд таашаал амсаад ирэхээр таны сэтгэл жаргана. Жаргалтай болно. За ингээд жаргалтай болохоор тэр чи одоо өөрөөр хэлбэл бүрэн эрхэнд ороод ирнэ. Одоо ёстой дураараа юу хүснээ хийж болно гэсэн үг. Одоо бүрэн ажиллагаатай болно гэж хэлнэ. Тэгэхээр ингээд бүрэн эрхэнд ороод ирсэн сэтгэлээр одоо та юу хийх вэ гэвэл одоо хоосон чанарыг бясалгана шүү. За түүнтэй нэгэн адил. Одоо эхлээд тодхон зүүд үзлээ. Тодхон зүүдээ тогтворжууллаа. Тэгээд дараа нь бүрэн эрхэндээ орууллаа. Энэ чинь л одоо шинаад хүрлээ гэсэн үг байхгүй юу? Тэгвэл илүү яг амаргүй аргаар илүү хэцүү замаар явж хүрч байгаа юм. Тэгвэл илүү гүнзгий. Тэгээ түрүү чи хэлсэн ёсоор та шинаад хүрч байгаатай адилхан тэгвэл тэрнээс одоо өдрийн цагт сэрүүн үедээ хийснээс хамаагүй илүү гүнзгий шаматад хүрнэ гэсэн үг. Яагаад гэвэл сэрүүн үед бид энэ физик биеэр дадуулж байгааг мартаж болохгүй. Бид физик бодит биеэр дадуулж байгаа. Бидний энэ физик биений хууль гэж байгаа. Физик биеийн хуулийн захирагтан бид. Миний энэ бүдүүн бие гэдэг маань одоо нөгөө шороо, ус, гал, хий, махбодуудаас бүтчихсэн.
яг бүрэн минийх биш вэ штэ. Тэдгээр махбодуудыг чинь би зээлээ төрөх хэрглэж байгаа. Яг бүрэн төр зур минийх болохоос биш, бүрэн хэмжээгээр минийх биш байхгүй. Тэгвэл энэ үнтэй харьцуулахад бидний зүүдэн бие гэдэг чинь сэтгэлийн бие, хий бие байхгүй нэгснэ. За ингээд амарлан оршихуйд хүрсэн хүмүүс хэдэн сараар ч хамаагүй, хэдэн сарын турш хамаагүй юу ч бодохгүй байж чаддаг. Юу ч бодохгүйгээр барахгүй, юу ч идэхгүй, юу ч уухгүй, унтахчгүй, юу ч хийхгүй тийм байдалтай, бүрэн амгалантай тийм сэтгэлтэй байж чаддаг. Тэгэхдээ бидний ирж хайж байгаа энэ үү гэвэл энэ биш. Бас л биш. Энэ бол маш сайн үг, маш сайн. Тэгэхдээ бидний яг хайгаад байгаа зүйл энэ үү гэвэл бас биш. За ингээд та бүхэн энэ амарлан оршихуйн бясалгалыг багсаг мэддэг хүмүүс бол түүнд 9 үе шат байдаг гэдгийг одоо сонсч ирсэн байх. 9 үе шат байгаа. За 5 дайсан байгаа. Саад дотгор гэсэн үг. За түүгээр зогсохгүй 6 хүч 4 үйлдэл гэж байдаг. Ингээд мөн эцэст нь 8 ерөндөг гэж байгаа. За эдгээрийн тусламжтайгаар та одоо төгс амарлан оршихуйд хүрч одоо шамаатаад хүрэх бололцоотой. За ингээд амарлан оршихуйд хүрлээ гэхэд эн чинь хүрлээ гэхэд бүдүүн төвшний амарлан оршихуй байдаг гэж боддоо. Энэ амарлан оршихуйгаар та тэр хамгийн гүний төвшний, гүнзгий төвшний амарлан оршихуйд хүрээгүй л байдаг. Та хамгийн гүний, сэтгэлийн хамгийн гүний амарлан оршихуйд хүрэхэд таны зүрх зогсноо. Таны зүрхний зохилт зогсох учиртай. Одоо энэ сэрүүийн амарлан оршихуйгаар биднээс одоо юу ч идэхгүйгээр олон хон чадна, юу ч уухгүйгээр олон хон чадна, унтахгүйгээр ч олон хон чадна, юу ч бодохгүй одоо хэдэн сар болж болох юмаа гэж ярьсан шүү дээ. Одоо амьсгал ч авахгүй хэдэн сар болж болно. Тэгтээ таны зүрхний цохилт бол байж л байна. Зүрх бол цохилсоор л байна. Зүрх цохилсоор байна гэдэг чинь танд цусны эргэлт байж л байна гэсэн үг. Яг удаашран, маш удаашран. Тэгтээ тодорхой хэмжээгээр мөн цусны эргэлт байж л байна. Ялангуяа зүрхний гүнд. Тэг бидний хийдэг төмөөгийн дасгалч гэсэн, төмөөгийн галын бясалгалч гэсэн нэг ёсны амарлан оршихуй юм шүү дээ. Биенийхээ дотор хийж байгаа тэгтээ амарлан оршихуй. Одоо сэтгэлийн хамгийн амгалантай байдал хаана байж болох вэ? Тэнд хүрэх тийм зорилготой юм. Ингээд төмөөгийн гал маш гүнзгийрээд одоо ямар ч хөдөлгөөнгүй тэр төвшөнд, ямар ч давлгаагүй тэр төвшөнд хүрэхэд бидний зүрх зогсдог. За ингээд бидний биеийн дотор одоо 10 янзын хийг үүжидэг 5 гол хий гэж байдаг. За тэдгээр хийнүүдээс хамгийн уусахад амаргүй хийн тархмал хий гэж байдаг. За энэ тархмал хий бол бидний биеийн хаасайгүй тэгээ бидний энэ бүх хөдөлгөөнийг хийлгэж идэг тийм хий байдаг. За ингээд энэ тархмал хий бүрэн уусахад таны одоо цусны эргэлт, за тэгээ судасны цохилт арилж алга болно гэдэг маань зүрх бүрэн зогсноо гэсэн үг. За одоо яг үхлийн төвшөнд хүрсэн мэт ямар ч давлгаагүй болно. За ингээд энийг ярихаар ингээд яасан амархан одоо ингээд үхэж болох нь байна вэ гэж энэ бид үхээгүй байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Бид зүгээр үхлийн төвшөнд хүрч байгаа мэт тэр төвшөнд бяцлаглаараа хүрч очиж байгаа. За ингээд төмөөгийн дадлагаар бид амарлан оршихуйд хүрэх нь одоо сэрүүийн энэ шаматагийн бяцлаглаар амарлан оршихуйд хүрэхээс хамаагүй илүү гүнзгий юм. Тэгэхээр судрын ёс, тарны ёс хоёр үүсэл нь өөр биш. Үзэл нь бол яг ямар ч ялгаагүй. Хоосон чанарынхаа төвшөнд ч гэсэн
тарны ёсонд ярьдаг хуусан чанар судрын ёсонд ярьдаг хуусан чанараас илүү гүнзгий гэсэн юм байхгүй. Ялгаа нь тэгвэл хаана байна гэвэл тарны ёсны бясалгал хамаагүй илүү гүнзгий байдагт л байгаа юм. Бясалгадаг тэр аргууд нь гүнзгий байна шүү дээ. За тэгээд тарны ёсонд бид сэрүүн үйж шунлыг ашигладаг. Тэгэхээр шунлын гал гэдэг чинь томоогийн галтай маш ойролцоо байх нь шүү дээ. Тэгээд томоогийн дадлагаар бид сэтгэлийнхээ хамгийн гүнд хүрнэ. За томоогийн дадлага нь дотроо ердийн төмөө, дэвшилтэт төмөө гэж байгаа. За ердийн төмөөгийн үед нь бидний зүрх зогсох хэрэг шаардлагагүй. За тэр төвшин бол биш юм. Миний зүрх цохилж байгаа миний амьсгал байгаа тэгсэн ч гэсэн би төмөөгийн дадлагыг хийж иж болно. Тэр бол одоо ердийн төмөө юм. За ингээд энэ хоёр одоо ердийн төмөө энэ дэвшилтэт төмөө хоёр яаж явагдаад байгаа болохоор ийм хоёр янз байна гэвэл ердийн төмөөнд бидний гол судлаас гадна гол судлаас гадуур явагддаг байх. Харин гол судал дотор асаад ирэхээрээ элч мадраад ирэхээрээ энэ нь дэвшилтэт төмөө болдог байна. Яг гол судлан дотор элч мадраад гол судлаар тэр элч дээшээгүүгээд тэгээд гол судлан дотор байж байгаа тэр туслуудыг хайлуулад тэгээд тэр таашаалыг ч гэсэн бид гол судлан дотор амсах юм аа. Тэгээд одоо бодлогын төлөвт гол судлан дотроо бясалгаж иж бодолгүй төлөвт хүрэх тэр хамгийн сүүлийн төлөвт хүрэх тэр төмөөгийн дэвшилтэт бясалгалын үед бол харин бидний зүрх зогсох ёстой. За бидний зүүд түүнтэй төстэй. Түүнтэй адилхан байх юм. За зүүдний йогийн дадлагаар бид өөрсдийгөө ядан бурхан болгон бүтээгээд тэгээд уусгаад зүрхэндээ хүмүүсгэндээ уусгаад хүмүүсэд ороосоо эхэлж уусаад үзүүртэй хүрээд арилж алга болно огторгүйд. За энэ огторгүйг бид гэгэн гэрлийн сэтгэл гэж нэрлэж байгаа. За энэ гэгэн гэрлийн сэтгэл дээр бид хуусан чанарыг бясалгаад тэгээд онохын юм бол өөрөөс зурах сэтгэл арилж, бид барихгүй арилж бид одоо хуусан чанарыг элтэд ондог байна. За ингээд одоо бид барихгүй арилна гэдэг маань бидний шунал, хийлэн, муухаг бүгд аль хэдийн арилцсан байгаа гэсэн үг. Ингээд бид сансрын хүлээснээс энд хүрээ чөлөөлөгдөх юм аа. За ингээд хуусан чанарыг онох хүртэл та одоо хичнээн ч нэгүсэлтэй хүн бэ, та хичнээн ч инэрэнгүү хүн бэ, бүр хамгийн гүнзгий нэгүсэлтэй хүн ч байсан. Далайгаас гүнзгий огторгүй нэлен хүдэн бурхсан тийм их нэгүсэлтэй хүн байлаа ч гэсэн та энэ сансрын гинжийг тасалж одоо энэ сансрын хүлээснээс ангиж ирч чадахгүй маа. Өөхөх төрхийн энэ эргэлтнээс гарч чадахгүй маа. Эсвэл та одоо маш авгаа бүтээлч, бясалгагч, нэгэн үзүүр төвлөрлөөр ямар ч хөдөлгөөнгүй юу ч бодохгүйгээр 1000 жил хөдөлгөөнгүй оршлооч гэсэн та энэ сансрын хүлээснээс чөлөөлөгдөж чадахгүй маа. Тэглээгээ та энэ үхэл төрлийн эргэлтнээс салж чадахгүй маа. За тэгвэл би энд энэрл нэгүсэл ашиггүй гэж хэлээгүй. Энд бясалгал бол ямар ч ашиггүй зүйлээ гэж би яриаггүй юм шүү. Энэ бясалгалд бол одоостой маш их тустай. Таны амьдралд маш тустай. Таны одоо сэтгэл, таны сүсэг бишрэлийн хөгжил зэрэгт хамгийн тустай юм бол бясалгал яахын аргагүй мөн. Таны аз жаргал, эрүүл мэнд бүх юмд чинь энэрл нэгүсэл бясалгал тустай. Гэхдээ л одоо энэ сансрын эргэлтнээс чөлөөлөгдөж гэтлхүйд хүрэх юм бол үнний мөн чанарыг үннээр нь олж харахаас шүү ямар ч арга байхгүй. Энэ бол сарын ганц арга юм аа. За энийг өөр талаас нь тайлбарлах юм бол биднээс одоо ингээд далайн дунд бид ингээд явж илаа гэж бод. Далайн дунд бид орцсон явж байгаа байхгүй. Бидний хүсэл бол уурай газар дээр гарах.
За тэр бол нирванд хүрэх явдал. Энэ далай дотор бид бүгдээрээ зовж байгаа. Хин ч энэ далайд үлдэхийг хүсэхгүй байгаа. Бүгдээрээ хуурай газрыг мөрөөдж байгаа. Тэднээс бид одоо бүгдээрээ энэ далайн дунд ингээд зовоод ингээд давлгаалаад явж байхдаа биднээс энд хуурай газар гэдэг юм байдаг шүү гэж мэдэхгүй яваад байгаа. Тэгэхээр та төрхөөсөө л энэ далайн давлгаан дотор төрчихсөн. Тэгэл ингээл давлгаатай зовоод ингээл явж явах хэвээр байх гэл тэнд хуурай газар байгаа шүү, тийшээ гарч болно шүү гэж бодохгүй яваад байгаа. Мэдэхгүй яваад байгаа. За ингээд та далайн давлгаанд ингээд давлгааны аясаар ингээд явж ийна гэдэг чинь яахаа мэдгүй өөрийн дураар өөрийн ирэхээр биш ингээд явж ийна гэдэг чинь хүн ерөөсөө өөрийнхөө байж чаддаггүй. Тийм нөхцөлд хүн хизээч өөрийнхөө байж чадахгүй. Тэгээд одоо та ингээд ямар нэг байдлаар сэлжил байхгүй юм бол та живчихнэ. Тэгэхээр ингээд сэлэл тэнд байж хас шүү арга байхгүй. Хэдий хүртэл юм мэдгүй. За та тийм далайн нөхцөлд танд унтах арга байхгүй. Та зүгээр яг бие амраагаад хэсэг зуур ингээд давлгаан дээр хөвтөж болох юм. Тэгэхдээ тэрний төлөө тэхийн тулд танд бас л хяналттай нилээн тэнцвэрээр барьж ингэж байхгүй л болохгүй шүү дээ. За ингээд сэлж чадахгүй хүмүүсийн хувьд бол бүр итгэхийн аргагүй их чармаалт хэрэгтэй. Тийм давлгаан дээр ингээд хөвтөхийн тулд хэсэг зуурч гэсэн амс хийхийн тулд шүү дээ. Харин маш сайн сэлдэг хүмүүсийн хувьд бол тэр чармаалт хичээлт нь одоо бага. Тэгтэл танд тодорхой хэмжээний хяналт хэрэгтэй. Хэрвээ та эрэг дээр гарчих юм бол таны тэр бүх чармаалт одоо ингээд өстой живчихгүймсэн гэсэн тэр оролдлого ямар ч хэрэггүй. Сайхан бие суллаад ингээд тэнд ингээд сул чөлөөтэй сайхан хайчих шүү дээ. Бүх булчингаа суллаад бүр ингээд сул бие сайхан хайчихна. Бүрэн сулчна. Тэглээгээ та газрын гүнлүү живчнэ гэж байхгүй шүү дээ. Газар шороо таныг доргосчин тулаад тэнд ингээд байлгачна. Юутай сайхан. Түүнтэй яг адилхан. Одоо бидний байж байгаа байдал бид далайн дунд. Энэ далай бидэнд амс хийх завхгүй байна. Бид амс хийх завгүй энэ дунд ингээд тэмцэлдээд явж байна. Амс хийх зав өчүүхэнч байхгүй учраас биднээс нөхцөл байдлаа аль болох аятайхан нөхцөлд байх гээд үзэж байгаа. Тэгээ нөхцөл байдлыг сайжруулж чадна. Тэрнээс өшөө бидэнд чадах хамгийн дээд нь л тэр. Тэгээ нөхцөл байдал байна гэдэг л одоо нөхцөлтмөл байдалтай байна гэдэг чинь л эрх чөлөөтэй байна гэсэн үг биш юм аа. За бид бүхэн цөмөөрөө үхэл, төөрөл энэ шунлын эрхээр ингээд зовж байгаа. За ингээд шунлын эрхээр зовж ийн гэдэг маань энэ бүх шунал эрен буцна бас л адилхан давлгаа. Ингээд бид одоо жишээ татах юм бол маш их даарчлаа гэж бодъё л доо. Маш их даарад ингээд гадаа амар хүүтэн тэсхийн аргагүй байж идэл биднээс офис руугаа гүгээд орё. Тэнд сайхан дулаахан. Яасан сайхан юм бэ гэд тэр дулаахан газарт. За ингээд дулаацаа сайхан байлаа. Жаргацсан. Ингээд байж ах энэ сайхан мэдрэмж чинь 3 цагаас илүү тантай цуг байхгүй гэд боддоо. 3 цагийн дараа гэхэд та хүүшээ, гарьяа, агаар амьсгалъя болцсон байж байгаа. Хилээ унжуулаад одоо би надад юу хэрэгтэй вэ? Надад цэвэр агаар хэрэгтэй вэ? Надад цэнгэг агаар хэрэгтэй, надад сэрүүхэн юм хэрэгтэй вэ? Хүүшээ энэ 4 ханны дундаас гарьяа гэж та хэлэх бол. Тэгэл одоо ингээл аимшигтай болцсон гадагшаа гараад хүүшээ чи яасан сайхан юм би. Одоо л би нэг сайхан чээж дүүрэн амьсгалж байна гэж ярина. Гол нь биднээс одоо далайн давлгаан дунд ингээд амьсамгүй, амьсгаа авах завгүй ингэж амьдарч байна гэдгээ бид мэдэхгүй байгаад л одоо хэргийн учир байгаамаа. Тэгээ тийм үед ч хүн танд хүүшээ ийшээ сэлья энд газар байгаа гэхэд та гүй би эндээ 5 тухай олох ёстой. Би эндээ л ингээд 5 тухтай байх ёстой гэд ингээд зүтгээд байгаа мэт.
хүн таныг эндээс гарьяа ингээд тэнд ингээд ийм газар гэд юм байна гэд хэлж хахад тэрэнд итгэхгүй байгаа мэт. Ингээд байгаа нөхцлөө сайжруулах замаар тэрийгэ дахиад сайжруулах замаар ингэж явсаар байгаа л биднээс хүний амьдралыг барчаад байгаамаа. За ингээд 100 жилд нэг удаа танд үхэл гэдэг маш хүчтэй, маш том давлгаа гарч ирнэ. 24 цагт нэг удаа танд унтна гэдэг, нойр гэдэг нэг бас маш хүчтэй ийм давлгаа гарч ирдэг. За та бүхэн заримдаа ингээд өстэй маш хүчтэй нойр хүрэхэд бүр ингээд яг одоо ингээд аянганд нэргүүлсэн юм шиг болдог мэдхүү ингээд бүр ингээд яг тасрах гад ингээд бүр тийм байдалд ордог шүү дээ. Нойр гэдэг энэ байгалийн хүчинд хүн ерөөсөө чи бити унтч гэдэг юм уу те? Энэ нойрыг зогсоох, тэрэнд тушаал өгөх, тэрийг дураараа захирах, ийм унтахгүй байх, ийм ямар ч бололцоо байхгүй, үндэ байхгүй. Чи бити унтаа гэж тушаахч хүн байхгүй. Тэгээ угаасаа энэ бол давагдашгүй, тийм дийлшгүй, тийм байгалийн хүч. Та яг унтахгүймсан гэд ингэж хичээж өөрийгөө ингэж хэсэг зур унтахгүй байж одоо хүчээр унтахгүй байж чадаж магадгүй. Тэгтэл нойрны өмнө бол бүх хүн ямар ч хүчгүй. Тэгээ ингээ магадгүй та 2 хоног унтахгүй байж чадлаа. 3 дахь өдөр бол гарцаа байхгүй та. Нам унтна. Маш хүчтэй штэ. Маш хүчтэй. Нойр гэдэг бол. За ингээ нэг жишээ татъя л да, та бүхэн бид бүхэн бүгдээрээ л одоо өөр хүүхэдтэй маш их хайртай тийм хүмүүс байгаа. За ингээ таны тэрвэрт хүүхдийг чинь бариулаад за унтаж болохгүй шүү. Унтхал юм бол та хүүхдээ алдна. Хүүхдээ алдах юм бол тэр доор их гал байгаа шүү ч гэдэг юм уу. Одоо тэгж хэллээ шүү. Та ингээ нойронд автгал юм бол наад хүүхд чинь доошо тэр доор галтуул бай гэж бодъё л да. Доор байж байгаа тэр галтууланд унна. За наатахаа ёстой алдаж болохгүй шүү гэж танд хүн хэлий. За ингээ та эхийн хайраар одоо хүүхдээ тэрврээд за хамгийн дээдлэн л 3 юм уу 4 л хонно. Тэгээд та алдтал бол та алдна. Нойронд автна. Энэ бол яаж ч дийлхийн арга байхгүй тийм байгалийн хүч шүү дээ. За нойр гэдэг бол үнэхээр хүчтэй, тийм учраас яалтчгүй ихэн ингээд гараа сулруулад хүүхдээ алдтал байх гэж би бодож. Нойр гэдэг нэрээ үнэхээр хүчтэй штэ. Үнэхээр хүчтэй, тэгсэн хэрнээ маш хямдхан. Яг гэвэл та нойрыг худалдаж авах шаардлага байхгүй. Аз болоход та нойртойгоо хамт төрсөн, тийм болохоор танд түүнийг худалдаж авах шаардлага байхгүй. Та тэрнтэй бүр үргэлж хамт байсан. Таныг төрсөн тэр цаг мөчид л үхэл тантай хамт. Та үхэлтэйгээ хамт төрж байгаа. Дээрээс нь та нойртойгоо хамт төрж байгаа. Тэр мөчид хамтдаа. Тэгэхээр маш хямдхан мөртлөө маш хүчтэй энерги байна шүү. За ингээд бидний энэ зүүдэн бие, зүүдэн сэтгэлд бол тийм айхтар хүчтэй давлгаа байхгүй. Энэ одоо юу гэсэн үг юм бэ гэвэл сэлэхэд амархан л гэсэн үг. Зүүдэн биеэр сэлэх шиг амархан юм байхгүй. Зүүдэн биеэр эмнэлэгт очих шаардлагагүй шүү дээ. Та бүхэн мэдхүү. Энэ маш сайн хэрэг шүү дээ. Тэгэхэд бидний энэ махан биед маш их юм хэрэгтэй. Одоо миний хажууд гэхэд чинь л жимс байна, цай байна, ус байна, бас нэг энэ жижигхэн чихэр байна. Энэ чинь би яг л энэ эмнэлэгт байгаагаас ямар ялгаа байна. Үргэлж нэг юм хэрэгтэй биш үү? Өвчтөе хүн шиг. Тэгээ энэ бүхэн чинь миний эм байхгүй. Би эмнэлэгт байгаа. Энэ бүхэн чинь миний эм штэ. За ингээд энэ хажууд тавиастай байгаа сайхан вартай цэцэг, энэ жимс, цай одоо энэ зууш юу эдий
snack эднүс бүгдээрээ ингээд чимэглэл шиг л сайхан ширээ зассан чимэглэл шиг л харагдаж байгаа. Тэгтэл эн чинь бидний эм баггүй юу? Эмлэгт бид өвчтөд эмлэгт төвчж байгаагаас юугаараа ялгаатай гэвэл эмлэгт эмч сувилагч эднүс бидэнд эмийг өгнө. Энд бол бид эмээ өөрсдөө уuna. Энэ хажууд байж байгаа юмнууд бүгдээрээ энэ бүгдээрээ миний эм штэ. Би энд өвчтөй хүн байж байгаа байхгүй юу? Энэ хичээлийг зааж явахдаа ч гэсэн би заримдаа амандаа чихэр хийж авахгүй л болохгүй, заримдаа би ус авч балгаж авахгүй л болохгүй л байгаа юм шүү. Эмлэгт бол хэн нэгэн аманд нь эм хийгээ судсанд нь тариа хийдэг. Би бол энд зүгээр гараа сунгаа өөрөө авч иж байгаа. Энэ л ялгаа. Тэрнээс биш адилхан эмлэгт байж байгаа өвчтөн шиг л байхгүй. За ингээд төрөжийнхаа ярианд эргэж ороход зүүдний яг одоо тэр уусалтын үед бид өөрсдийгөө ядан бурхан болгож үтээгээд тэгээд уусгана. За ингээд уусаад яг гүн нойронд автж байгаа мэт бид одоо өгтөргүйд уусаад арилахад хүмүүсэг болоо хүмүүсэг нь уусаад арилахад гэгэн гэрлийн сэтгэлд орно. Энэхүү гэгэн гэрлийн сэтгэл дээрээ бид хуусан чанарын бясалгал хийгээд хэрвээ онцох юм бол бид одоо өөрөөс зурах сэтгэлээс эгнэгт ангиж ирэх юм аа. За энэ нь бол одоо нөгөө 12 шүтэн барилдлын энэ хэлхийг сэт цохоод тас татаад гарчиж байгаа гэсэн үг. За энэ хүрээд би зогссон штэ. Энэ ч л зүүдний йогийн бясалгалыг хийж байгаагийн хамгийн дээдлийн зорилго нь энд хүрэх л байгаа. За ингээд мэдээж зүүдний йогийн дадлагыг хийж явах явцад та маш олон төвшөнд хүрнэ. Маш олон зүйлийг хийх тийм болцоо танд гарна. Тэгвэл хамгийн дээдлийнхэн төвшин энэ байна шүү дээ. Үнний мөн чанарыг үннээр нь олж харах. Энэ л одоо тантрын альва дадлагын хамгийн дээдлийн зорилго юм аа. Тэгээд бид энэ төрөх үххийн давлгаанаас салж байгаа нь юм. За энэ хүрээд өнөөдрийнхөө хичээлийг төр завсарлая. Дараагийн хичээл дээр дахин золготлоо баяртай. Баярлалаа.